Сайн байцгаана уу? Хулан vibes байна. За, өнгөрсөн 7 хоногудад шинэ мэдээлэл K-pop-ын хувьд үйл явдлуудаар дүүрэн 7 хоног болсон байгаа. За, тэгээ хэдүүлээ шууд мэдээлэл рүүгээ орцгоё. Та сонсч эхлэхээс өмнө subscribe, like-а дараарай. За, хамгийн эхний мэдээлэл бол жүжигчин, дуучин Сүүжитэй холбоотой мэдээлэл. Өнгөрсөн 7 хоногудад жүжигчин Сүүжиг тун удахгүй хүнтэй суух гэж байгаа гэдэг мэдээлэл цацагцсан. За, хамгийн эхэлж цацагдахдаа болохоор яг ямар хүнтэй суух гэж байгаа вэ гэдэг мэдээлэл байгаагүй. Гэхдээ нэг брэнд хариуцсан том группийн CEO-той суух гэж байгаа. Одоогоор энэ нь бол нууцлаг байгаа. Гэхдээ удахгүй албан ёсоор мэдээлэл хүргэх байхаа гэж иймэрхүү утгатай мэдээлэл цацагдсан. За, энэ мэдээж маш их газар авч явж ирсэн. Гэхдээ хэсэг хугацааны дараа намжчих байхаа гэсэн чинь бүр илүү дэгдээд энэхүү гоо сайхны брендийг хариуцж ажилладаг захиралтай суух гэж байгаа гэдэг мэдээлэл гарсан. За, энэ мэдээлэл бол маш хурдан газар авсан. Солонгосын дотоодын төдийгүй гадаадын хэвлэл мэдээллүүдээр Сүүжигийн гэрлэлтийн тухай гэд мэдээлүүд цацагдж эхэлсэн. За, тэгээ entertainment task нь бол яг иймэрхүү мэдээлэл цацагдж эхлээд нэлээд газар авангууд нь энэ цуурхлыг бол шууд няцаасан байгаа. Дээрээс нь яг хариуцдаг entertainment-ийнх нь захирал нь хүртэл өөрийнхөө сошиал хаяг дээр худал хуурмаг мэдээлэлд хараагаад байгаа хүмүүстээр ер нь хатуу арга хэмжээ авъя шүү, жоохон уурлая шүү гэдэг иймэрхүү байр суурийг илэрхийлсэн стори хүртэл оруулсан байгаа. За, тэгээ нэтизнүүд юу гэж үзэж байна гэхээр мэдээж зарим нь бол худал хуурмаг мэдээлэл орлог хүний нэр хүндэд халах гэж оролдлоо гэсэн байгаа. За, харин эсрэг талд гэх юм бол удахгүй нөгөө хүлээлттэй байгаа драма нь гарах гэж байгаа учраас энийг entertainment-аас нь бүр ингэж амар сайн дарж нууцлж байгаа байхаа. За, тэгээ эсвэл ер нь одуудад итгэхээ болцсон үерхдэггүй гэж байгаа боловч бүгд цаагаараа хүнтэй үерхэд уулзаа цаалал ингээл явж идэг. За, ер нь бараг 30 гарцсан хүнтэй сууя гэвэл суухал нас болсон байна ч гэдэм үү. Иймэрхүү хандлагуудыг бол харуулж байгаа. За, дараагийн цуурхлын эзэд бол Singles Inferno Season 4-ийн Чан Тэвүү болон Чон Южин оролцогч нар. За, сая 9-р сарын 8-ны өдөр энэ хоёрыг нэвтрүүлэг дээрээ хос болж чадаагүй ч бодит амьдрал дээрээ хос болсон гэд мэдээлэл цацагдж эхэлсэн. За, энэ нэвтрүүлэг нь өөрөө Солонгос төдийгүй олон улсад нэлээд үзэлт өндөртэй хүмүүсийн анхаарлыг маш их татчихсан учраас гадны хэвлэл мэдээлэлээр ч гэсэн энэ мэдээлэл маш хурдцтай тархаж эхэлсэн. За, тийм учраас үзэгчид бол яг ингээд айгүй халуун сэдв болгоцсон ярьж эхэлжсэн. Зарим нь энэ хосыг дэмжижсэн, зарим нь болохоор илүү жоохон эргэтэйг нь хармалсан хандлагатай харагдаадсан. Яг нэвтрүүлгийн үеэрийн Чан Тэвүүчин ганцхан эмэгтэйдээ л ингээд баг оол ин хийгээл яваад байгангууд эмэгтэйчүүдийн хүсэмжит залуу байгаадсэн шүү дээ. Эмэгтэй сүүлд нэг жоохон ингээд сонин ийм характер гэх юм уу сонин үйлдэлүүдийг гаргаад жоохон хүмүүс тэрэн дээр нь дургуйтсан байдал илэрхийлэгдээд байсан. Түүнтэй нь холбоотой ч юм уу эргэтэйг нь жоохон илүү харамлж байгаа юмрхүү хандлага байсан. За, тэгсэн чинь зарим нь бол ингээд амар дуртай дэмжижсэн гоё тохирсон хосууд байна гэд. Яг нэвтрүүлэг дууссаны дараа ч гэсэн энэ хоёр болон өөр гишүүдтэй ингээд хамт өөр бусад нэвтрүүлгүүд ярилцлага ток шоу зэрэгт оролцоод явж ирсэн. Тэгээ сая сүүл бас Netflix-ээс зохион байгуулсан бүх нэвтрүүлгүүдийн оролцогч нарыг оролцуулсан ийм нэг ивент маягийн зүйл болж исэн баггүй юу. Энэ дээр ч гэсэн энэ хоёр хамт байгаа зургууд аягүй их цацагдаж эхлэнгүүд ийм цуурхал гарсан байгаа. За, харамсалтайгаар цуурхал гарч эхлээд нэлээд газар аваад эхлэнгүүд эмэгтэй талынх нь агентлагаас энэ үерхлийн цуурхлыг няцаасан. Ингэхдээ болохоор Чан Тэвүү энэ оролцогчтой Singles Inferno-оор дамжуулж танилцаад тэрнээсээ хойш ийм дотны гоё найзууд болсон. Найзаас илүү болон дутуу харилцаа өртөөсөө байхгүй. Тийм учраас хэвлэл мэдээллээр цацагдсан бүх мэдээлэл бол ор үндэслэлгүй худлаа зүйлээ гэдгийг аль биесээр мэдээлсэн байгаа. Солонгосын урлагийн ертөнцид нэг ийм заллингийн хэрэг байдаг. Тэр нь болохоор алдартай жүжигчин, дуучин эсвэл томоохон entertainment-ууд тэдгээрийн менежер ажилтнуудынх нь нэрийг бариад бусад хүмүүсийг заллах. За, яг одоо үүсээд явж байгаа нэг ноцтой хэмжээнд хүрсэн байгаа асуудал юу вэ гэхээр жүжигчин Суу Жисобийн нэр болон түүний entertainment-ийн нэрийг бариад олон хүмүүсээс заллин хийгээд явж байна гэдэг ийм мэдээлэл гарсан. За, ямархуу байдлаар явагдсан бэ гэхээр дийлэнх нь фэнүүдийг нь олж авч холбогдоод жүжигчин Суу Жисобийн оролцох гэж байгаа үйл ажиллагаа уулзалт зэрэгт үзэгч байдлаар оролцуулж өгье. Гэхдээ энэ болохоор төлбөртэй гишүүнчлийн эрхийг авч ээж боломжтой гэд. За, энэ мэтчилгээр маш олон хүмүүстэй холбогдоод заллингийн шинж чанар ажиглагдаад ирснийг нь энэ агентлагаас нь мэдэж аваад аль биесээр мэдээлэл гаргасан.
Жүжигчин Суу Жисопийн нэр дээр ямар нэгэн байдлаар ийм төлбөртэй гишүүнчлийн ирэх болон тийм карт бол огт байдаггүй. Хэрвээ тантай иймэрхүү байдлаар ямар нэгэн хүмүүс холбогдох юм бол тэгээ танд тэр хүмүүсийн үйлдэлүүд с ิจ гтэй санагдах юм бол шууд ойролцоох цагдаагийн газраа мэдэгдэж туслаарай гэсэн байна. Дээрээс нь Суу Жисоп жүжигчний агентлагаас хүмүүсээс ямар нэгэн төлбөр мөнгө нэгсэн тийм зүйл огт хийдэггүй гэсэн ийм мэдээлэл бол өгсөн. За тэгээд энэ луйврын хэрэг нь нэлээ ноцтой түвшинд хүрсэн байгаа учраас агентлагаас нь ч гэсэн өөрсдөө цагдаагийн газар шалгуулахаар энэ дээр маш яаралтай арга хэмжээ авахар төлөвлөсөн байгаа гэдэг ийм мэдээлэл бол цацсан байгаа. За K-pop-тай холбоотой шинэ сонирхолтой үйл явдал болон мэдээллүүдийг хүргэе. За K-pop-д хэд хэдэн шинэ амжилтууд, рекордууд тогтоогдсон байна. За хамгийн эхлээд гэх юм бол Stray Kids хамтлаг. Ер нь TP-гээ хийснээсээ хойш маш их алдартай байсан өвөрмөц өнгө төрх тэр хоолоогоороо хүмүүсийн сонирхлыг татаж маш олон фэнтэй болсон Stray Kids хамтлаг нь сая шинэ рекордыг тогтоосон байна. За энэ юу вэ гэхээр Billboard-ийн 200 гэж байгаа. Энэ болохоор шинэ гарсан альбомууд хамгийн их борлуулалт, хамгийн их сонслтоороо ингээд өрсөлдөж явж идэг. Тэрэн дээр хамгийн олон альбом нь 1-р байранд орсон хамтлагаар шалгарсан. Сая тэрнгээрээ шинэ рекордыг тогтоосон. За ер нь 1956 оноос ахуулаад Billboard 207 хоног болгон эхний топ 10-т байгаа альбомуудыг танилцуулдаг. 2000 он гарснаас хойш энэ рекорд дээр хамгийн олон 1-р байрыг авсан хамтлагууд гэх юм бол Солонгосын BTS, Stray Kids, Linkin Park болон Dave Matthews Band гэд эдгээр хамтлагууд бол топ 200-д хамгийн их альбом нь 1-р байранд орсон жагсаалтуудыг ингээд эзэлдэг байсан. За тэгэнгүүт сая Stray Kids хамтлаг 8-р сарын 22-нд Karma гэх албан ёсны 4 дахь бүтэн альбом гаргасан. Энэнгээрээ камбэка хийгээд шууд эхний 7 хоногт гэхэд 313 мянган ширхгийг зарсан рекордыг тогтооод 1-р байранд орсон. За ингээд нэг өсөндөө Stray Kids хамтлаг 7 альбом нь бүгд топ 200-ийн чагсаалтанд орсон. Гэхдээ бүр топ 1-т орсон гэдгээрээ рекорд болон шинэ амжилтыг тогтооод байгаа юм байна. За сая Америкийн цагаар 9-р сарын 7-ны өдөр Нью-Йорк хотод Америкийн 4 том хөгжмийн фестивалийн нэг болох MTV Video Music Awards зохион байгуулагдсан. За үүн дээр болохоор K-pop хамтлаг сүүлийн жилүүдэд маш их нэр дэвшдэг болсон. Түүнээс гадна муугүй амжилтуудыг тогтоогод байгаа. За энэ жилийн хувьд гэх юм бол Best Group, Best K-pop Song болон Song of the Year-үдэд нэр дэвшсэн. За хамгийн эхлээд гэх юм бол Best K-pop Song дээр Blackpink хамтлагийн 4 гишүүн дөрүүлээ нэр дэвшсэн байгаа. Өмнө нь болохоор Lisa болон Rosé өөрсдийнхөө соло уран бүтээлүүдээр нэр дэвшиж шагналыг авч байсан. За энэ жил харин Jisoo болон Jennie өөрсдийнхөө соло уран бүтээлээр анх удаага нэр дэвшиж байгаа ийм үйл явдал болсон. Энэ жилийн хувьд гэх юм бол Lisa Born Again нэртэй дугаараа Best K-pop Song шагналын эзэн болсон. Best Group буюу шилдэг хамтлаг гэх шагнал байгаа. Энэ дээр бол Seventeen, Stray Kids, Blackpink, aespa гэх томоохон хамтлагууд нэр дэвшснээс гадна Imagine Dragons, Backstreet Boys, Coldplay, Jonas Brothers гэх мэт бас Английн томоохон багууд нэр дэвшиж өрсөлдсөн. Тэгээд 2025 оны шилдэг хамтлагаар Blackpink хамтлаг шалгарсан байгаа. За энэ шилдэг хамтлаг гэсэн шагналын хувьд гэх юм бол сүүлийн 6 шагналыг дарааллаад дандаа солонгос хамтлагууд авч байгаа. 2019 онд уг шагналыг BTS хамгийн анх авч байсан бол дарааллаад 22 он хүртэл 4 жил тасралтгүй авсан байгаа. За харин 23 онд Blackpink хамтлаг, 24 онд Seventeen хамтлаг, тэгээд 25 онд дахиад Blackpink авснаар энэхүү шагналыг K-pop хамтлаг тасралтгүй авч байгаа. Ийм нэг бас рекордыг тогтоосон. За эдгээр рекордоос гадна хамгийн том шагналуудын нэг болох Song of the Year шагналыг Blackpink-ийн Rosé APT дугаараа авсан. Энэ бол K-pop-ийн хамгийн анхны шагналыг авсан ийм артист болсон байгаа. Өмнө нь болохоор BTS хамтлаг нэр дэвшижсэн ч харамсалтайгаар авч чадаагүй. Тэрхүү шагналыг Rosé өөрийнхөө хит дугаараа авч шинэ рекордыг тогтоосон байгаа. Ингээд K-pop хамтлагууд шинэ амжилтыг тогтоосон жил болж байна. За Lil Seraphim охидын хамтлаг America's Got Talent гэх Америкийн томоохон шоунд оролцож тайзан дээр үзүүлбэр үзүүлэхээр болсон байна.
Ингэснээр Солонгосын хувьд BTS хамтлагийн дараагаар 2 дахь удаага энэхүү том тайзнаа гарч байгаа хамтлаг болж байгаа. Гэхдээ хамгийн анхны Солонгос охидын хамтлаг болж байгаа гэдгээрээ онцлог болж байна. За далгуулаад Twice-ийн Chaeyoung 9-р сарын 12-ны өдөр Lil Fantasy Volume 1 гэх хамгийн анхны цомгоороо фэнүүдтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За энэ цомгийн хувьд гэх юм бол цомгийнхоо дийлэнх ажлууд дээр өөрөө гар бие оролцсон. За тэгээд дуунуудаа мөн өөрийнхөө гэртээ бичсэн гэдгээрээ онцлог альбом болж байгаа юм байна. За фэнүүд нь тэсээ ядан хүлээж байгаа хаа гэж бодож байна. За үргэлжлүүлээд K-pop тэгээ кинотой холбоотой аль аль мэдээллийг нь хүргэе. За Netflix дээр цацагдсанаас хойш маш олон рекордыг эвдсэн одоо болтол дуунууд нь анимашны хэсгүүд нь ингээд энэ тэнд хит болоод явж байгаа. Анимашн бол K-pop Demon Hunters. K-pop-ыг бүр илүү их таниулж байгаа нэг анимашн болж байгаа. За энэ болохоор Холливуудаас хамгийн анх яг зөвхөн ингээд цэвэр солонгос соёлыг K-pop-ыг харуулсан ийм анимашн болсон. За тэгээд энэ анимашны 2 дугаар анги хийгдэх хэсэг дээр бас яригдж байгаа. Тэгээд ер нь бол баг хийгднэ гэдэг иймэрхүү мэдээлүүд бол цацагдсан. За үүнтэй холбоотойгоор мэрэгчлэтнүүдийн үзэж байгаагаар яг K-pop бол маш халуун сэдв болсон. Дэлхийн нийтээр илүү танигдаад хүлээн зөвшөөрөгдөөд ингээд шинэ нэг давалгаа гүйцгээд явж байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор маш олон K-pop-ыг харуулсан шинэ контент, кино цувралууд гарахаар төлөвлөгдөж байгаа гэж үзэж байгаа. Үүний жишээ болоод хамгийн эхнийх нь гэх юм бол Chon Sumi гэх дуучны тоглох Perfect Girl гэдэг кино байгаа. Ерөнхий агуулга нь юу вэ гэх юм бол яг энэ idol дуучин болж гарч ирэхийн тулд ямар амар их бэлтгэлийг хийдэг, тэрний хойдох өрсөлдөөн ямар амар байдаг, тэгээ бие сэтгэл зүйн хувьд болон ямар зүйлсүүдийг золиослдог гэх ер нь нэлээ ингээд бодит байдлыг харуулсан ийм кино хийхээр төлөвлөгдөж байгаа юм байна. За энэ бол зөвхөн солонгосчууд хийхээр биш, Холливуудын кино компаниуд хамтраад хийхээр төлөвлөж байгаа юм байна. Аль үжээ 10 дугаар сард зураг авалтаа эхлэхэд бэлэн болсон байгаа гэсэн. За хамтарч тоглох хүн болохоор сая K-pop Demon Hunters-ийн Rumiгийн дууг оруулсан voice actor буюу Arden Choi хамт тоглохоор болсон байгаа юм байна. За залгуулад гэх юм бол Hype Entertainment-ийн Америк дахь салбар буюу Hype American болон Paramount Pictures хамтраад бас нэг бүтээл хийхээр төлөвлөсөн байгаа юм байна. Гэхдээ одоогоор бол яг хизээ зураг авалт нь болох болон киноныхаа нэр нь тодорхой биш. Гэхдээ гол дүрийн жүжигчин болон ерөнхий агуулга нь бол зарлагдсан. За гол дүрт нь болохоор дахиад K-pop Demon Hunters-ийн Zoe-гийн дүрийг бүтээсэн Yoo Ji-young гэх энэхүү жүжигчин тоглохоор болсон байна. За гол агуулга нь гэх юм бол idol дуучин болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө гэр бүлийнхаа эсэргүүцэлтэй тулгарсан ч гэсэн зорилготоо тэмүүлээд Солонгост ирж байгаа. Солонгост ирээд idol шалгаруулах нэвтрүүлэгт орж байгаа иймэрхүү утга агуулгатай кино юм байна. За ингээд K-pop дэлхийд маш их танигдаад алдартай болоод илүү их хүлээн зөвшөөрөгдөд ирж байна. Энэ хэрээр idol болох сонирхолтой хүүхдүүд маш их болж байгаа. За тэгсэн чинь цаанчин виртуал idol гараад ирсэн. Бүх зүйл нь AI-аар бүтээгдсэн. За 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Сан Францискод төвтэй Hicksfield гэх рекорд нь өөрсдийнхөө хамгийн анхны AI idol-ыг танилцуулсан. Танилцуулагдаж эхэлмэгцээ маш их алдартай болоод эхэлсэн. Тэгээд бүр Fendi гэх энэхүү том брэндтэй 50 сая $50 гэрээг байгуулсан байгаа юм. За энэхүү рекордын гол зорилго нь гэхээр хүн авьяас чадвараар алдар нэрт хүрдэг тэр зүйлийг байхгүй болгох. Хэрвээ та үнэхээр авьяас чадваргүй байсан ч гэсэн AI ашиглаад од болох боломжийг олгохыг зорж байгаа гэсэн. Нэгсэндээ илүү олон хүмүүс хүсгэл юм бол од болох боломжийг авчирмаар байна гэдэг ийм зорилготой байгаа гэсэн. Тэгээд гол ураа өгнө гэсэн чинь та цаашдаа авьяас чадвартай байх шаардлагагүй, таны царайчин байхад хангалттай гэдэг. Тэгээд энэ рекордс нь өөрсдөө болохоор дууны үг ая. Тэрнээс гадна стайл, тэгээ бүр маркетингийг хүртэл хүний оролцоогүйгээр бүгд AI-аар хийгдэхээр хийсэн байгаа байна. Ингээд нэгсэндээ хүн хүсгэл юм бол өөрийнхөө нэрийн бараг ID-г гаргаж ирэх боломжтой. Нэгсэндээ цаашдаа бодит яг жинхэнэ хүмүүс ингэж ID болж өрсөлдөх биш, өөрөө хүмүүс ID-лаа бүтээгээд тэр виртуал ID-лууд нь ингээ хоорондоо өрсөлдөх ийм шинэ үе ирэх гээд байгаа юм уу хайшаа. За тэгээд та энэ мэдээллийг сонсоод ер нь танд ямар санагдаж байна, яаж хүлээж авч байна, хэр боломжтой гэж харж байгаа гэдгээ энэ комент хэсэгт бичээрэй. За 9-р сарын 12-нд Netflix дээр жүжигчин Ким Гоуны тоглосон
You and Everything Else гэдэг драма цацагдахад бэлэн болсон байгаа. За энэхүү драмагийн гол агуулга нь гэх юм бол хоёр эмэгтэйгийн урт хугацааны нөхөрлөлийг харуулж байгаа юм байна. Гэтэ мэдээж нөхөрлөл нь тийм зардан сайхан байгаагүй. Өөрсдийнх нь амьдарч ирсэн орчин, гэр бүлийн нөхцөл байдал, за гэр бүлдээ хайрлагдаж ирсэн эсвэл санхүүгийн асуудал гэх мэт. За тэгээд хоёр найзын хооронд үүссэн үйл ойлголцол зөрчил маргалдааны үүднээс энэхүү хоёр найз холдож явж байгаа. Тэгээд 20 нас 30 наснда буцаад найзалж ирж байгаа. Дахиад зөрчлүүд гараад ингээд одоо холдож байгаа иймэрхүү процессыг харуулах юм байна. Тэгээд ерөнхийн энэ гол зүйл нь гэхээр энэ хүмүүсийн дотоод сэтгэл. За тэгээд одоо хайртай сайн найз хүмүүсээсээ салахдаа ямархуу сонголтуудыг хийж гин. Дотооддоо ямар их зөрчилтэй байгаа вэ гэд хүмүүсийн ерөнхийдөө дотоод одоо ертөнцийг харуулах зорилготой ийм драма юм байна. За тэгээ мэдээж жүжигчин Ким Гун тоглосон гэдгээрээ хүмүүст бол маш их хүлээлтийг үүсгэсэн байна. Би ч гэсэн энийг үзгээд хүлээж ин зөвхөн Netflix дээр орох юм байлээ. Энэ хүрээд K-pop заагаа дуусгая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.